Орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын аж үйлдвэрчдийн бодлогын байнгын орооны 2025 оны 1-р сарын 15-ны өдөр 2-р тогтоолоор жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн их усрын бүрдүүлэлт зээл болголт эргэн төлөв зээлийн хэрэгжилт үр дүнгийн талаарх мэдээллийг байнгын орооны хуралдаанаар хэлцэнтэй холбогдуулан өрхийн бичил жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөгжүүлэх бодлогын өрөөнд холбогд санал дүгнэлт гаргах шийдвэрийн төс боловсруулах үүрэг ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн хатгачаар Улсын их хурлын гишүүн М Бадамсүр миний бие гишүүдэд Улсын их хурлын гишүүн Д Батбаяр П Ган Зүрэг М Ган Хүлэгхэ Жангабил С Замира Гэл Усан Замц Г Очрууд П Понсолмоо Д Өрөнтөе Д Инх Төвшин М Их Цэцэг Д Инхтөе нар мөн тус ажлын хэсэгт мэрэгж дарга зүүн тусалцаа үзүүлэх мэдээлэл хангах чиг үүрэгтэйгээр байнгын орооны ажлын алба, Улсын их хурлын гишүүний ажлын алба, Улсын их хурлын тамирын газрын хянга шалгалтын газар, хүн сүдэж хөнгөн үйлдвэрийн яам, жижиг дунд үйлдвэрийн газар, хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага зэрэг дэмжих багийн бүрэлдэхүүнтэй 5 удаагийн уулзалт хилцүүлэг хуралдаан зохион байгуулж 2025 оны 1-р сарын 15-ны өдрөөс 6 сарын 23-ны өдрүүдэд ажиллалаа. Аж үйлдвэрчдийн бодлогын байнгын ороо хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан өрхийн бичил жижиг дунд үйлдвэр үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал хууль тогтоомжийн шинжилгээ хэрэгцээ шаардлага сэдвүүд судалгаа хийлгэж судалгааны үр дүнгээс хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотой санал зөвлөмжийг боловсруулсан. Ажлын хэсэг байгуулсан сойц сурал хэлцүүлэг зүүн бүсийн Дорн Тэнтис Сүхбаатар аймагуудад Говийн бүсийн Дорногов аймаг зохион байгуулж нийт 200 гаруй иргэд оролцож 600 гаруй саналыг ирүүлсэн. Монгол улсын бүс нутаг бүрд бичил жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 880 жижиг дунд бизнес эрхлэлээс авсан санал асуулгын дүгнэлт цуврал хэлцүүлс гарсан санал бичил жижиг дунд бизнес төрөөс үзүүлжүүд эмчилгээний талаар гадаад орнуудад туршлагад үндэслэн дараах санал дүгнэлтийг боловсрууллаа. Ажлын үсгийн танилцуулга санал дүгнэлт шийдвэрийн төслийг Монгол Улсын их хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын 3-13 дахь заалт Монгол Улсын их хурлын хэн шалгалтын тухай хуулийн 9-р зүйлийн 9-5 дахь хэсэг заасны дагуу бэлтгэн танилцуулж байна. 1. Жижиг дунд үйлдвэрийн газрын харьяалалд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт. 1. Жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих болон хөдөлмөр эрхлэлийн нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайтар хангах. 1.2. Одоогийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг бичил бизнесийг дэмжих сан болгох. Харин жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн дэмжих зорилгоор санхүүгийн корпорац байгуулж менежментийг сайжруулах. 1.3. Аймаг орон нутаг жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих бүтцийг оновчтой болгон аймгийн хүн сүдээчин газрыг хүн сүдээчгүй жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн газар болгон бүтцийн өөрчлөлтийг мөн жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих төвүүдийг орон нутгийн онцлогт нийцсэн төв болгон зохион байгуулах. 2. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн хүртээмж их усүр хэмжээ эрх зүйн орчны шинжилэл хийх. 2.1. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан зээлийн батлан даалтын санд улсын төсөв үндэсний баялагын сангийн хөгжлийн сан орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө санхүүжилтийн их усүр хуваарлах тогтмол нэмэгдүүлэх талаар эрх зүйн зохицуултыг бүрдүүлэх. 2.2. Гадаадын хөнгөлөлтөө зээл тусламжийн хөрөнгийн тодорхой хувийг жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн салбарт санхүүж толгойд чиглүүлэх. 3. Бага хүүтэй урт хугацаатай зээлийн хүртээмж олголтыг нэмэгдүүлэх. 3.1. Бүс нутгийн болон салбарын онцлогт нийцүүлсэн зээлийн хөтөлбөрүүдийг боловсруулах. 3.2. Жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн эрхлэгчид олгох үйл хөдлөх хөрөнгө тонгод хөрөмжийн хөрөнгө оруулалтын зээлийг 10 жилээс доошгүй хугацаатай, эргэлтийн өрнгийн хөнгөлөлтөө зээлийг 5 жилээс доошгүй хугацаатай олгох. 3.3. Лизинг хөрөнгө оруулалт бичил зээлийн багц зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлж олон хувилбартай зээлийн бүтээгдэхүүн гаргах. 3.4. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зарцуулалтын тодорхой хувийг гадаадаас эх орондоо иргэн ирж гарааны бизнес эхлүүлж байгаа бизнес эрхлэгч болон нийслэлээс орон нутагт шилжиж гарааны бизнес эхлүүлж байгаа бизнес эрхлэгч олгох зохицуултыг бий болгох. 3.5. Дотоод гадаадын байгууллагаас зохион байгуулдаг бизнесийн сургалтанд хамрагдаж итгэмжлэн гэрчлэгээ авсан бизнес эрхлэлтийн тэргүү ээлжинд санхүүжих тогтолцоог бий болгох. 3.6. Нийт зээл олголтын 50-аас дээш хувийг газар тариалан хөдөө аж ахуйгаас бусад боловсруулалт, үйлдвэрлэл, өндөр технологийн салбарын гарааны бизнест олгох. 3.7. Гадаад болон дотоодын аж ахуй нэгжтэй 2-оос дээш жилээр байгуулсан бизнесийн гэрээг барьцаа олгох боломжийг бүрдүүлэх. 3.8. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан, зээл авахар хүсэлт гаргасан бизнес эрхлэгчдийн мэдээллийг боловсруулж, доктортой тууштай үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн эрхлэгчдийн онцлогийг тодорхойлж ухаан салбар чиглэсэн зээлийг тэргүү ээлжинд шийдвэрлэх. 4. Зээлийн санхүүжилтийг үе шаттай зээл олголтын хугацааг тасалдаггүй байлгах. 4.1. Зээлийн хөтөлбөрийг бүс нутгийн онцлог, цаг агаар газар зүүн байрш үйлдвэрлэлийн төрөл зэрэг дээр үндэслэн ялгууртаагаар хэрэгжүүлж зээлийн санхүүжилтийг үе шаттай зээл олголтын хугацааг тасалдаггүй байлгах. 4.2. Ногоон санхүүжилтийн зээлийн хөтөлбөрийг санаачлан боловсруулах. 5. Зээлийн шалгуур баримт хүчин шаардлагыг хөнгөвчлөх. 5.1. Жижиг дунд бизнесийн онцлог тохирсон зээлийн шалгуур үзүүлэлт баримт хүчний шаардлагыг ялгаатай боловсруулах. 6. Жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих төвийн хүртээмж менежментийг сайжруулах. 6.1.
Жижиг дунд үйлдвэр үүсгэх дэмжих төвийг аймаг дүүрэн бүрт байгуулах эрх зүйн зохицуултыг бүрдүүлэх. 6.2. Жижиг дунд үйлдвэр үүсгэх дэмжих төвийн үйл ажиллагааг төр хувьж төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бий болгох. 6.3. Жижиг дунд үйлдвэр үүсгэх дэмжих төвийн үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгах. 6.4. Дэмжих төвийн барилгыг иргэд аж ахуй нэгжид нээлттэй болгож хамтын офс хэлбэрээр ашиглах боломжийг бүрдүүлэх. 7. Ажлын байрны түрээс худалдаа авалт чиглэсэн дэмжлэг. 7-1. Ажлын байрны түрээсийн төлбөрийн тогтвортой байдлыг хангах, гэнэтийн болон үндэслэгүй үнийн өсөлтөд түрээсдэгчийг хамгаалах эрх зүйн зохицуултыг боловсруулж хэрэгжүүлэх. 7.2. Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглахгүй байгаа барилга боломжийг жижиг дунд үйлдвэр үүсгэхээр эрхлэгчид ашиглуулах хөнгөлөлтөө нөхцлөөр түрээслүүлэх эрх зүйн зохицуултыг бий болгох. 7.3. Газар бодлогын хотын зургийн газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ил тод нээлттэй зохион байгуулалт арга хэмжээг авч хэрэгжүүлэх. 8. Ажлын хүчний хомсдолыг бууруулж чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр. 8.1. Хөдөлмөрлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хоорондын уялдаа хамтын ажиллагааг сайжруулах. 8.2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүд болон жижиг дунд үйлдвэр үүсгэний салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг бизнесийн хэрэгцээнд нийцүүлэх. 9. Борлуулалтын суугийг нэмэгдүүлэх чиглэлээр. 9.1. Уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийн томоохон компаниуд үйлдвэр технологийн паркын ханган нийлүүлэлтийн сүлжээнд түшиглэн тэдгээрийн түүхийд хэрэгцээд бүтээгдэхүүнийг хангах чиглэлээр жижиг дунд үйлдвэр үүсгэх эрхлэлээс худалдаа авалтыг эрх зүйн зохицуултыг хийх. 9.2. Жижиг дунд үйлдвэр үүсгэх эрхлэлээс худалдаа авалт хийсэн тохиолдолд худалдаа авагч талд татврын хөнгөлөлт үзүүлэх зохицуултыг бий болгож жижиг дунд үйлдвэр үүсгэхийн салбарыг шууд тусаар дэмжих бодлого хэрэгжүүлэх. 9.3. Жижиг дунд үйлдвэр үүсгэний логистикийн төв тээвэрлэлтийн дэд бүтцийг кластер хэлбэрээр бүрчлэн хөгжүүлэх. 9.4. Сүлжээ дэлгүүр худалдаа авалтын шимтгэл зэрэг дотоодын зах зээлийн дарамтыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх. 9.5. Экспортыг дэмжих хүрээнд борлуулалтын нэгдсэн сувг бий болгох, гадаадуудын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх. 10. Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах импортыг зохицуулах чиглэлээр. 11. Их хэмжээгээр импортж байгаа дотоодод үйлдвэрлэх боломжтой бараа бүтээгдэхүүн нэр төрлийн жагсаалтыг гаргаж тэдгээрт тусгаасан бодлого хэрэгжүүлэх. 12. Жагсаалтанд орсон бараа бүтээгдэхүүнд импортын зохистой квот тогтоож татврын зохицуулалтаар дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалах. 11. Гарааны бизнес эрхлэгчдэд чиглэсэн оновчтой татврын дэмжлэг үзүүлэх чиглэлээр. Гарааны бизнес эрхлэгчид татврын бодлогоор дэмжлэг үзүүлэх. Жишээлбэл бизнесийн эхний 1-3 жилд ашигт ажиллагаа тогтворжоогүй үед хувь хүний орлогын албантар болон аж ахуй нэгжийн орлогын албантарт шатлалтай хөнгөлөлт үзүүлэх эхний жил 100%, хоёр дахь жил 50% гэх мэтээр. 11.2. Нэмэгдсэн үртгийн албантар төлөгч болох босхийг нэмэгдүүлэх, үүнийг хэрэгжүүлэхдээ татврын ачааллыг шударгаар хуваарлах асуудлыг анхаарах. 11.3. Гарааны бизнес эрхлэгчид зориулсан нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх. 12. Бие даасан дэд үтсэн шийдэл инновацийн дэмжлэгийн чиглэлээр. 12.1. Жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг эрхлэгч өөрийн хэрэгцээг хангах зорилгоор дэд үтсийн болон сэргээх төрчин хүчний жижиг их усүр тоон төхөөрөмж худалдаа авах зориулсан хөнгөлөлтөө зээлийн бодлого боловсруул зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх. 12.2. Жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн эрхлэгчдийг нэгдсэн дэд үтсээр хангах зорилгоор орон нутгийг хөгжүүлэх сангуудын хөрөнгөөр сум тусвар жижиг дэд үтсийн төвлөрөл үхий төвийг бий болгох бодлого хэрэгжүүлэх. 12.3. Жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн эрхлэгчдэд эрчим хүчний үйлдвэрлэгч болох бололцоог нээж ногоон санхүүжилтийн хөтөлбөрт хамруулах. 13. Нэмэлт асуудал. Жижиг дунд үйлдвэр үйлдвэрлэлийн эрхлэгчдийн татврын тайлан борлуулалтын хэмжээнд үндэслэн үйл ажиллагааны доод хязгаарыг тогтоож жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгчийн статустай холбогдох хөнгөлөлт урамшуул зорилтод бүлэгт чиглүүлэх боломжийг бүрдүүлэх. 13.2. Жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн салбарын нэг удаагийн болон цагаар ажиллагч ажилтнуудад зориулан нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан нөхцөл хөнгөлөлтөө шимтгэлийн зохицуултыг бий болгож хөдөлмөр эрхлэлийн боломжийг өргөжүүлэх. Бүсчилсэн цуврал хэлцүүлэг бичиж жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн эрхлэгчдээс авсан санал асуулгын үр дүнгээс дүгнэхэд тус салбарын хөгжлийг дэмжих зохиц бодлого, хуулийн зохицуулалт хангалтгүй. Жижиг дунд үйлдвэрийн газрын харьяалал бүтцийн уялдаа сул, жижиг дунд үйлдвэрийн хөгжүүл сангийн санхүүжилтийн хүртээмж нэм бага, зээлийн их усүр нэн хангалтгүй, зээлийн хугацаа хэд богино, барьцаа өрнгийн шаардлага өндөр, татвар нийгмийн даатгалын дарамт, бизнесийн зөвд хүчтэй үзүүлэх, дэмжих төвүүдийн хүртээмж, менежмент хангалтгүй, ур чадвартай ажлын хүчний хомсдол зэрэг олон асуудлууд тулгарч байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ дэмжих тухай хуульд шинжилэл, бодлогын зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж ажлын хэсэг дүгнэж байна. Байнгын орны дарга эрхэм гишүүдээ өрхийн бичиж жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөгжүүлэлт бодлогын хүрээнд холбогдох санал дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлт болон байнгын орны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуусанд баярлалаа.
Ажлын хэсгийн ахлагч улсын хурлын гишүүн Эм Бадамсүрэн, ажлын хэсгийн гишүүн Д Батбаяр, ажлын хэсгийн гишүүн П Ганзүрэг, ажлын хэсгийн гишүүн Эм Ган Хүлэг, Х Жангапил, С Замира, Г Лувсан Замц, Г Очрууд, Б Бонсолмоо, Д Үрэнтуя, Д Инхтүшин, Эм Инхцэцэг, Д Инхтуя. Баярлалаа.